За жилийн эцсийн дүнг илгээх заавар видео хүргэж. За эхний ээлжинд бол анги удирдсан багш нар нь жилийн эцсийн дүнг эсэс рүү илгээнэ. За эрхээрээ нэвтрээд оронгууд нь тухайн анги маань харагдаж байгаа. Дааж байгаа анги маань ногоон өнгөөр харагдаж байна. За тэр анги маань төгсөж байгаа анги уу, дэвшилт хийж байгаа анги уу гэдгээ харна гэсэн үг. За дэвшиж байгаа анги бол дэвшилт рүүгээ, төгсөж байгаа анги бол төгсөлт гэсэн меню руугаа орно гэсэн үг. За дээд талынх нь одоо энэ харагдаж байгаа энэ меню дотор нь төгсөлт, дэвшилт гэсэн харагдаж байгаа тий. За энэ ангийн хувьд бол төгсөж байгаа анги учраас би төгсөлт рүү н орж байна. За төгсөлт рүү н оронгууд энэ дээр болвол 2 дугаар хагас жилээ сонгоно. За мэдээж тий. За тэнгуүтээ дүн бүртгэх гэдэг товчлуураа дараад дүн бүртгэх гэдэг товчлуураа дарангууд энэ дээр хичээлүүд маань гараад ирнэ. За эхний хичээлийг харангууд энэ дээр үнэлгээ 2 маань батлагдаж орж ирээгүй байгаа учраас энэ дээр ямар нэгэн дүн харагдахгүй байна тий. За дараагийнх нь болохоор үнэлгээ 2 маань батлагдаад ороод ирсэн ч гэсэн жилийн эцсийн дүн болгож хадгалаагүй байгаа учраас энэ дээр хадгалаагүй гэсэн мэдээлэл маань гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээрээ болвол ингээд харчин тий, ялгаад ингээд харна гэсэн үг. За тэгэхээр одоо болвол яг дүн гарцсан байгаа хичээлийн хувьд ерөнхийдөө илгээгээд үзье бүгдээрээ. За энэ хичээлийн хувьд бол дүн нь гарчихсан тий. За тэнгүүд илгээхэд бэлэн байж байна гэсэн үг. За тэгээд хадгалахаасаа өмнө 7 хоногт орох цагаа зөв байна уу, буруу байна уу гэдгээ шалгаарай. Хадгалсны дараа цагаа хардаг. Заавалчгүй дүнгээ цуцалж ижиж цагаа засах шаардлага гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нэхуур хандаж 7 хоногт орох цагаа бас ингээд сайн нэгтэж шалганаа гэсэн үг. За одоо англи хэл гэхэд чинь ахлах анги дээр болвол 3 цагаар ордог ч юм уу те, өөр байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо 1 цаг байх юм бол энийг бүгдийг 3 болгоно гэсэн үг. Хүүхэд болгон дээр 3 болгоно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээрээ сайн анхааралтай харж агаад дүнгээ хадгална шүү. За хадгалаад илгээ эсэс рүү илгээчгээд буцаагаа цуцлан дүн буруу гэсэн асуудлууд гарч ирэх юм бол дүн яаж хадгалаад илгээж байгаа тэрнтэйгээ адилхан үйлдэл маань буцнаа гэсэн үг. Тэгэхээр аль талдаа ачаалал болохгүйгээр яг зөв гаргасан дүнгээ илгээнэ гэдгээ сайн багш нар маань ойлгож дүнгүүдээ илгээ шүү. За тэнгүүд одоо бүгдээрээ сая уран зохиол гэдэг хичээл дээр харъя л та. За уран зохиол гэдэг хичээлийн маань дүн гарчихсан. За тухайн багш маань дүнгээ хадгалсан байна те. За хадгалах гэдэг товчлуур дарж агаад хадгалж байгаа шүү дээ. За тэнгүүтээ эсэс рүү илгээх гэдэг товчлуур дарчихна. За эсэс рүү илгээх гэдэг товчлуур гарчиж байгаад тэгвэл амжилттай илгээглээ гэхээр ингээл болоо. Тэгэхээр бүх дүнгүүдээ харж агаад одоо ингээд гарцсан байгаа дүнгууд чинь байж байгаа шүү дээ тий. За энэ дээр гарцсан дүнгуудээ бас нэгтэж шалгана. Ижил овогтой ижил нэртэй хүүхдүүдийн дүн маань зөв гарч уу буруу гарч уу тий. Ямар гарсан бэ хүүхдүүд маань гэдгээ бас анги удирдсан багш нар маань нэгтэж шалгана гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ энэ бас ингээд хадгалсан байна тий. Эсэс рүү илгээх гэдэг товчлуурыг дарна. За ингээд болоо. Тэ? За заавал бол ингээд болцсон. За 10-аас 12 дугаар анги дээр сонгон байгаад байгаа тий. Сонгон дээр бол сонгон гэж оронгууд нь энэ дээр сонгонууд чинь гараад ирнэ. Математик, за монгол хэл ч юм уу, англи хэл ч юм уу тий. Тэнгүүд энэ дотроосоо сонгоноо сонгож агаад бас дүнгийн илгээнэ. Хадгалж агаад илгээнэ гэсэн үг байхгүй юу? За энэ 9-р анги учраас сонгон байхгүй байгаа учраас энэ дээр бол сонгоны ямар нэгэн юмнууд дүнгууд бол гарч ирэхгүй байх гэсэн үг. За нийтдээ 9-р ангид бол ийм хичээлүүд үзэж байгаа. Энэ хичээлийн дүнгууд бол эсэс систем рүү илгээгдэнэ гэсэн үг. За жилийн эцсийн дүн бол ингэж илгээнэ. За ингээд жилийн эцсийн дүнгээ илгээсэн болвол багш нар маань одоо бүх зүйл маань дуусч байгаа гэсэн үг шүү дээ. За захим журналууд нь 100% болоод дууссан. За дүн үнэлгээнүүд маань гарсан тохиолдолд журналаа хаагаад үнэлгээ 2 дээрээ журнал хаах гэдэг маань байгаа. За журнал хаах гэдэг товчлуур дээрээ дарахаар 4 улирлаараа журнал маань хаагдана. За журнал хаасны дараа тайлан гэдэг рүүгээ орж аваад журнал үүсгэх гэдгээ дарж агаад журналаа PDF-лж авнаа. За хэвлэх шаардлагатай бол хэвлэж менежертэй өгнө. За хэвлэх шаардлагагүй зүгээр цахим дээрээ журналаа архивлах гэж байгаа бол шууд тэгээ журнал нь архивлагдаж байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр ийм шатлалтайгаар их нүүдэл системээр бүх юмаа жин тан хийж дуусганаа гэсэн үг шүү. За анхаарал тавьсанд баярлалаа.